Шинэ өглөөний мэнд хүргэе. Эзэн бол сайн эзэн юм аа. Тэгээд та энэ оноо төсөктөө хэрхэн эзэнтэй хандж байна. Тэгээд бүгдээрээ хамтдаа эзний үгээр хамтдаа суралцгаая. Тэгээд эзэн бурхантайгаа залбираад эхлэе. Аава тандаа баярлалаа, энэ өглөөний төлөө, энэ 7 хоногийн төлөө баярлалаа. Та өдөр бидэнтэй хамт байдгийн төлөө талархъя эзэн. Өнөөдөр ч гэсэн та бидэнтэй хамт байж энэ өдрийн эхлэл болох таны үгээр бид урамшигдан, ухааргадан тантай хамт алхахыг хүсэж байна. Энэ бүгдийн дээр таны мотор байж таны нэр алдарших болтугай. Эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен. За бүгдээрээ Эсая номын 14-р бүлгийн 24-өөс 27-ыг хамтдаа уншъя. Төг төмдөө эзэн тангарглан үнэхээр бодсон хэрэг минь биелж төлөвсөн минь бүтэн. Би Асирыг нутагтаа устган уулан дээрээ гიშгэн догсон буулгыг нь хүмүүсээс авч дарамтыг нь мөрнөөс нь зайлуулна. Энэ бүх дэлхий талаар тогтоогдсон шийдвэр энэ нь бүх үндэсний дээгүүр сунгагдсан мотор юм. Учир нь төг төмдөө эзэн шийтсэн хэн түүнийг өргөмжилж чадах вэ? Тэр мотроо далаасан хэн түүнийг буцааж чадах вэ? За энэ сонирхолтой багц байгаа. Тэгээ би өнөөдөр энэ чинээс юу ямар сэдв харж байна гэхээр бурхан санаачилдаг тэр ажлаа төгс хийдэг. За энэ сэдвийг гарч байгаа. За яа тэгвэл хуучин гэрэн дээр Эсая иш үзүүлэгчээр дамжуулан Асирт боожлогч байсан бурхны арт түмнийг бурхан өөрөө иш үзүүлгээр ингэж хэлсэн байгаа. Энд юу гэж хэлсэн бэ гэхээр зэрэг Асирт байгаа бурхны хүмүүс минь бити санаа зовно тий. Би үнэхээр бодсон хэрэг минь үнэхээр минийхаар болж төлөвсөн зүйл минь минийхаар болдог юм аа. Би бол бурхан гэдгээ тэдэнд анхааруулж байгаа. Тэгээ түүний мотор далаахад хинч тэнчэнээс буцаж чадахгүй, хинч тэнчэнээс аврагдаж чадахгүй. Яагад гэвэл бурхан би өөрөө энэ ажлыг өөрөө төлөвлөж өөрөө хийдэг гэдгийг сануулж байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр бурхан өөрийн санаачилсан зүйлийг заавал гүйцэтгэдэг юм а гэдгийг энэчнээс харж болно. Тэгээд Асираас өөрийн арт түмнийг эзэн чөлөөлж байгаа. Бурхан өөрийн хэлэгдсэн үгээрээ бас хэлэгдснээрээ тэр төгс ажилла хийдэг. Түүний амлалт итгэмжт. Түүний амлалт хизээж өөрчлөлтгүй. Түүний амлалт утга учиртай байдаг. Тэр бурхан өөрийн зорилгын төлөө өөрийн хүмүүсийг хэрэгэлдэг байгаа. Амен. Тэгвэл өнөөдөр бид энд бичээст байгаа бүхий л түүх, бичээст байгаа бүхий л эзний амлалтыг хараад бид итгэх хэрэгтэй. Бурхан хэлэгдсэн үгэнд нь итгэх хэрэгтэй юм аа. Тэгэд бурхан өөрийн үгэндээ үргэлж өөрөө бацсагсдаг. Бид нар заримдаа өөрхөн хэлэгдсэн үгэндээ амлалтаа биелүүлж чадахгүй тохиолдол байдаг. Харин бидний бурхан бол өөрхөн хэлэгдсэн үгэндээ бацсагсдаг, бас хэлэгдсэн үгнийхаа дагуу ажиллаа хийдэг бурхан юм аа. Та өөрийнхөө ойлголтондоо, та өөрийнхөө үзэл бодол, өөрийнхөө амьдралын дуршлагтаа, өөрийнхөө санхүүнтаа найддаг биш, харин бурханы үг болгон бичвэрт түүний үгэнд амьд үгэнд тулгуурч итгэх ёстой юм а гэдгийг би бас өнөөдөр энд өөртөө ч болсон та нарч бас сануулж байна. Тэгээд бурхан өөрийнхөө зорилгын төлөө өөрийнхөө ажилдаа өөрийн хүмүүсийг оролцуулахдаа өөрөө санаачилдаг юм. Өөрөө санаачилдаг. Амен. Тэгээд бидний цаг хугацаанд биш, харин бурхан өөрийн цагт ажиллаа хийдэг. Бид одоо тэгэх юмсан, одоо ингэх юмсан, яг одоо гэдэг. Харин бурхан өөрхөн товлсон цагтаа ажиллаа хийдэг юм аа. Амен. Та бурханы эргэн тойронд ажиллаа хийж байгаа зүйлүүдийг харах хэрэгтэй. Тийм учраас бидэнд сүнслэг харах нүдийг өгөөч гэж эзнээс гуйх хэрэгтэй юм аа.
Тэгээ эргэн тойронд Бурхан өөрийнхөө амлалтынхаа дагуу ажиллаа хийсээр л байгаа байхгүй. Амен. Тэгээ 25 онд Бурхан таны амьдрал дээр ямар ажил хийсэн байгаа? Таны сүнслэг амьдрал дээр, таны үнэхээр энд амьдарч байгаа энэ амьдрал дээр эзэн ямар ажиллаа хийсэн бол? Тэгвэл өнөөдөр Бурхан санаачилдаг, бас ажиллаа хийдэг Бурхан гэдгийг та бас санах болтугай. Бурханы мотор таны амьдрал дээр заавал байждаг. Тэ. Бурханы мотроос бид нар холдож чадахгүй. Харин Бурханы мотрыг өөрч өөрийн амьдралаа өдөртүүлэх нь чухал юм ба. Тиймээс Бурханы үг бол амьд бас итгэмжт. Өнөөдөр бас танд хэлэгдэж байгаа. Өнөөдөр бас бүтэхгүй байгаа. Өнөөдөр бас ямар нэгэн таны санаачлах төлөвлөгөө чинь бүтэлгүй байгаа бол та хэсхэн Бурхан руу хандаад Бурхан таны төлөвлөгөө, таны санаачлах юу вэ? Би энэ газар байна. Тэгээ энэ онд бүтээгүй. Энэ онд миний зориг биелээгүй. Энэ тохиолдолд эзэн минь ээ та надтай хамтаж намайг үнэхээр харуулаач. Таны хийсэн ажлыг харуулаач гэж бас эснээс гойх зүйтэй юм аа. Тэгээ Эсая 46-гийн 11-ний эцэст нь хэлэхэд би дорн зүгээс магчин шувууг алс холын орноос зорилгыг минь хийх хүнийг дуудсаа. Би айлцсан бөгөөд үүнийг би гүцэтгэнэ. Төлөвлөсөн бөгөөд заавал хийнэ гэж хэлсэн байна. Амен. Тэгвэл Бурхан таныг дуудсан байна. Өөрийнхөө зорилгын төлөө ашиглахаар, хэрэглэхээр, ажлыг гүйцэтгүүлэхээр таныг өөрөө дуудсан юм аа. Тэгвэл өнөөдөр бид нар Бурханы өмнө хэрхэн үйлчилсэн бэ? Бид Бурханы өмнө өгөнд хэрхэн дуулууртай байсан гэдгээ өөрлөгөө хандаараа гэж би хүсэж байна. Тэгээд бүгдээ хамтдаа эзэн бол итгэмжид, эзэн бол өөрийнхөө санаачлагаар ажиллаа төгс идгийг сурлаа. Хамтдаа залбирая бүгдээ. Аава тандаа баярлалаа. Эзэн минь өнөөдөр бид өөрөө явж, бид нэр өөрийн дураараа амьдралаа зохиож, өөрийн дураараа явж исэн бол биднийг эмээг уучлаарай. Тэгээ өнөөдөр таны зорилгын дагуу, таны бас бидэнд өгсөн тэр санаачлагын дагуу бид тантай хамт ажиллаа хийхэд та ажиллаа төгс идэг эзэн. Тэгвэл эзэн минь бид өөрлөгөө энэ 2025-ыг төгсөхөд өөрлөгөө харсан, өөрийгөө бас цэгэнсэн цагуудыг өгч байгаа төлөө талархын эзээ. Тэгээ үүгээр дамжуулаад Бурхан дахин шинжилтийг өгөх учраас эзний нэр алдаршиж эзэн юу хийснээ бидэнд харуулах болно гэдгийг тунгалж байна. Эзэн минь тандаа баярлалаа. Энэ бүгдийг таны хайртай хүү эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен.